Масан маань студид орж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн өглөөний мэнд. Зя. Та сайхан чивчээ зуугаад. Тэгээд микрофон артуулаад тухтаа суугаарай. За баг үдийн мэнд өдөр нь хэрхэн эхлэв? Баг зэрэг микрофоноод таасаарай. Яг ийм студид бол яг хаад орж ирж ярьж байна. Тэгээд жоохон сандраад шүү. Зүгээр. Манай тэрэглийн хэлдгээр том өрөөнд байгаа юм шиг суугаарай. Таны хамгийн одоо тухтай байдаг газар юу вэ? Тухтай байдаг газар уу? Тэг гэртэл юм байна да. Тийм гэрийнхаа буудан дээрээ тий. Тэгэхээр өөрийнхөө гэрийнхаа буудан дээр байна гэж бодоод л тэгэл гоё тайван байгаарай. За тэгээ юуны дөрөнд бид бүгдээ урилга хүлээж авч хүрэлцээрсэнд баярлалаа. Тэгээ та бас өөрийгөө танилцуулаад хэдүүлээ ярилцлаганд орчих. За намайг Чимцээ гэдэг. Би графцгийн сайтад сэтгүүлчээр ажиллаж байгаа. За ийм хүн байна. Ерөн сэтгүүлч энэ хэвлэл мэдээллийн салбарт бас нэг үйл болохгүй явж байна. Ер нь яагаад сэтгүүлч гэдэг мэргэжлийг ер нь сонгосон бэ? Бас нэг анхны юунаас яриатай инспирэшн гэх юм уу те. Одоо урам зориг хаанаас авав? Бас яагаад энэ мэргэжлийг сонгох болов гэдгээс эхлээд ирвэл. За анх бол яг 10 жил тахтаа сонгож исэн юм байна. Манай уран зохиолын багш, Монгол хэлний багш сэтгүүлч бол чам цохин даа гэдэг айгу хэлдэг байсан. Тэгээ би ч өөрөө нөгөө бичих их дуртай, шүлэг энэ төр бичдэг байсан байхгүй юу. Тэгээд нэг зохион бичлэг их энэ төр бичлэлээр их аятайхан болоод байна гэж хүнэлсэн юм шиг байгаа. Тэгээд санал болгоод тэгээд элэлтээр их шалгалтаа өгөөд бас нэг хідэн вариантууд байсан. Тэгээд сэтгүүл зүүн одоо мөсийн одоо хүмүүлийн сургууль гэж сургуулийн хэл сонгот юм байлээ. Тэгээд тэндээсээ за яг сэтгүүл зүүн чиглэлээр сурья гэдгийг харж ороод тэгээд сэтгүүлч болсон байна. Тэгээд оюутан болоод сурж явах явцдаа бол миний яг энэ сэтгүүл зүүн салбарыг хүлээж авах, таних тэр зүйл бол бүр 180 градус эргэсэн байдаг. Тэгээд одоо 10 жил тахтай ч гэдэм арай илүү юм бидтэй айгүйх ярих дуртай юм хүн байсан болвол яг сураад ирсэн чинь бүр ингээд өөрийгөө хураагаад боддог илүү болчт юм байлээ. Тийм өөрчлөлт ажиглагдсан. Анх сэтгүүлчийн гарааг хаанаас эхэлжээ? Тэгээд бодож ийснээс нь арай ондоо байсан гэдэг чинь шүү дээ. Тэгээд яг ингээд нөгөө сэтгүүлчдийн талбар дээр нь гараад ажиллах басан доо тий бичин мэдээ бэлтгэн хүнээс яриа аванч гэдэг юм уу. Тэгээд төсөөлч ийснээс нь ер нь хэр байсан бэ? Анхны сэтгүүлчийн гараа нь бас хаанаас эхэлж байв? Тийм ажиллахад бол яг оюутан байхдаа сурсан шиг байсан. Яг багш нарын маань өгжсэн зүйлүүд бол яг л сайттай ажиллаад эхлэхэд бол байсан. Тэгээд би бол анх сэтгүүлчээр ажиллаж эхлэв. Анх би зүгээр төрийн байгууллагад хэвдэл хариуцсан хүн байж эхэлсэн байхгүй. Тэгэхээр нөгөө яг нэг юм бид нар ч одоо их сурвалж хайдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр би болохоор нөгөө талд нь байж үтсэн гэсэн үг байхгүй. Их сурвалж нь яагаад үтсэн бэ? Тийм, их сурвалж нь яагаад үтсэн. Тэгэхээр нөгөө мэдээлэл хайх, хүнтэй харилцах тал дээр ч гэдэг юм уу жоохон туршлагачсан байсан. Тэгээд нэг 2-3 жил төрийн байгууллагад ажиллаж аваад тэгээд арай нэг жоохон ингэ зэвэрхгээ сурсан юм мартах гад шиг санагдаад эхлэхээр нь тэгээд би өөрөө нэг юм жоохон шүмжилмэрч гэдэг юм уу нийгэмдэр одоо улс төрд нийлээ юм сонирхолтой хүн байж тараад тэгээд одоо нэг юм өөрийнхөө сонирхсан зүйлийг хиймээр санагдсан тэр хүсэл маань за одоо ингээд ийм одоо нөгөө тав тухтай бүсээсээ гарах хэрэгтэй байна. Би одоо сэтгүүлчээр ажиллах хэрэгтэй байна гэж бодоод тэгээд сайтаа ороод одоо нэг жил болж байна. Графцэг юм энд ороод нэг жил болж байгаа юм шүү дээ. Тэгээ ер нь бол одоо ингээд бид хэвлэл мэдээллийн байгууллагууд ялангуяа одоо ингээд сошиал дээр ч юм уу ингээд мэдээ бэлтгэж байгаа хүмүүс нэг юм чиг баримжаа юмнуудыг бол айгүйх сайн мэддэг болоо гэж бодоод байдаг. Тэгэхээр ер нь бол бидний хувьд ялангуяа сүүлийн үед те залуучууд ч үт юм уу ямархуу төрлийн мэдээнд илүү юм одоо юу гэдэг өндөр хандлттай байгаад байна. Ер нь бол чиг баримжаа, чиг тренд юмнуудаас хаашаа байгаад байна гэж харж байна. Тренд гэхээсээ илүү би бол хувьдаа ингэж боддیں۔ Сэтгүүлч болвол одоо төрүүлж халахдаг байх хэрэгтэй. Ер нь бол тренд хүмүүс юу хүсэж байгааг нь харж агаад тэрэнд нь зориулж ингэж хийдэг биш. Одоо хойноос нь алхахдаг биш. Урд нь байх хэрэгтэй. Одоо хийж байгаа зүйлээ нэг энд нэг юм чухал асуудал байна гэж хэрэг харсан байх юм бол тэрнийг яг урд нь гаргаж ирээд энийг хардаа ийм асуудал бэ шүү гэдгийг одоо тэр хүмүүсийг сонирхуулах хэрэгтэй. Тэгэхээр тренд гэдэг зүйл бас нэг баригдаад байх шаардлагагүй юм шиг санагдтыг. Графцэг имэн рүү ингээл ороод үзэнгүүт нэг юм гоё сонин уншиж байгаа ч юм шиг гисэн ирнээсээ ингээд одоо яг мэдэрүүн дарангуут гоё өнгө гарч ах жишээний тий ингээд бас юм яг энэ сайтын хувьд нэг юм гоё шинэлэг шин мэдрэмжийг бас яг энэ уншигчдад өгөөд байгаа юм болоо гэж хардаг байхгүй юу. Одоо яг ингээл дэлгэцэн дээр харагдаж байна.
яг ийм сонин шиг одоо хүмүүс сонин тэр болгон уншихаа болсон шүү дээ. Гэтэл ингээд мэдээ болгон дээр дарангуй цаад өнгө нь гарч байгаа жишээ тий. Та бүхний бас яг график хэмээний энэ гоё онцлогуул хийцлэл байдаг тий өөрийн гэсэн өнгө төрх байдаг. Үүнээс гадна одоо миний хувьд харж байгаа нь энэ боловч та бүхний бас нэг юм хэлхийг зорддог, илэрхийлдэг тэр өнгө аяс нь юу байдаг вэ? Онцлог нь юу байдаг вэ? Тийм намайг яг графт оруулах тэр шалтгаан бол яг энэ байсан. Би өөрөө нөгөө нэг оюутан байх за намайг төгсгөтэй зэрэгтэй тэр нь бол граф байгуулагдсан. Тэгээ тэр цагаас хойш энэ бүр ингээд шал өөр юм хийгээд энтэй гэдгийг би шууд ингээд анзаарч эхэлсэн байхгүй юу. Тэгээд ингэж бас болох юм байна. Мэдээ гэдэг чинь ийм одоо шинэлэг байж болох юм байна ч гэдэг юм уу те. Тэгээд одоо чинь нөгөө цахим хэрэглээ гэдэг чинь одоо хүмүүсийн амьдрал нэлээд сашиг болсон шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор энийг ингээд энд ийм агуулга байгаа тахад энд нэг ийм хэлбэр байгаа те. Энийг ингээд нийлүүлээ тэр цахимыг ингээд ашиглаж холбоод тэгээд ийм гоё зүйлийг хүмүүст ингэж хүргэж болох юм байна гэдэг зүйлийг бол манай үүсгэн байгуулагч өөрөө анх бол зорж тэгж хийсэн юм байлээ. Тэр нь ч гэсэн ингээд анх надаас эхлээд ингээд уншигдсан байхгүй юу. Шууд ийм зориод байгаа юм биш гэдгийг. Тэгээд би өөрөө шохорч байгаа. Тэгээд дотор нь орсон. Тэгээд дотор нь ороход бол тэр хүмүүсийн нөгөө нэг зорж байгаа зүйл нь яг л миний одоо тэр үнцэн гэх юм үзэл бодолтой яг нийцэжсэн тий. Тэгээд одоо манай графийн тэр дизайныг байгуулахад гэхэд жишээ нь яг тэр нөгөө дэлхийн том сайтууд тий. Сонин одоо New York Times гэхэд жишээ сонин шүү дээ тий. Тэгэхэд ингээд сайт ажилладаг байх жишээний. Тэнгүүд тэр уламжлалт медиа хүртэл одоо ингээд цахим сүлжээг ашиглаад вебсайтууд дээрээ анхаарад ингээд хүмүүсийг өөртөө татах арга ингээд олцсон байна. Тэрийг ингээд анзаараад тэгээ маш олон ийм дэлхийн одоо том сайтуудыг харж байгаа гэх юм уу тэр дизайныг нь гаргаж ирсэн юм байлээ. Би бол тэр яг сайт ингээд хийсний яг дараахан яг шууд задлаад орж исэн байхгүй. Тэгэхээр би бол нэлээ юм бэлэн юм руу орж исэн. Тэнгүүд миний өмнө яг ингээд миний тэр замыг засч өгсөн үүсгэн байгуулагч нар одоо манай ерөнхий редактор саруулт бэлт гэж сэтгүүлч байдаг. Хүмүүс бас зарим нь таньжиж магадгүй гэд маш их зүйлийг зориулж маш их зүйлийг бодож энэ бүхнийг бүтээсэн байгаа. Танаа одоо сайтын онцлогоос бас ярил IFPIM гэд бас яг энэ нөгөө баталгаажсан олон улсын баталгаажсан анхны хэвлэл мэдээллийн байгууллага гэдгсэн байна л да. Энийг бас үзэгчдэд тайлбарлаад хэлвэл тий. Миний хувьд бол бас сайн мэдэхгүй юм байна. Магадгүй үзэгчд маань бас сайн мэдэхгүй байх магадлалтай. Тийм. Одоо ингээд бид нар чинь маш олон сонголтын донд байгаа шүү дээ. Мэдээллийг ч гэсэн хүлээж авахдаа ханаас нь алийг нь авч унших уу, яах вэ хүү? Яг аль нь үнэ яриад байгаа. Тэгээ мэрэгжлийн юм шиг харагддаг. Тэрнээсээ цаагаараа одоо нөгөө тархи угаадаг ч гэдэг юм уу? Одоо худлаа үнэ яриад байгаа мэддэхгүй янз бүрийн бичдэг. Иймэрхүү зүйлүүд бас одоо сайн тал нь ингээд сонголт өргөн байгаа боловч нөгөө талаас бас ингээд ялгахдахгүй холилдоод ирж байгаа байхгүй юу? Энийг ялгахын тулд одоо манай Монголд байдаг Nest International гэдэг баха. Тэр байгууллагаас яг энэ одоо энэ IFPM гэдэг хөтөлбөрт одоо ингээд Монголын медиануудыг зуучилж өгч ингээд холбож өгөх тийм ажил хийж исэн. Тэгээд анхны сонгон шалгаруулалтанд нь манайх оролцоод тэгээд яг нөгөө шалгуурууд маш олон шалгуурууд байдаг. Одоо жишээлбэл нөгөө улс төрийн хамааралтай бус байх ч гэдэг юм уу те. Тэгээд одоо хийцэн ийм сонирхолтой байх ч гэдэг юм уу маш олон шалгуурууд дээр манай сайт бол тэнцээд тэгээд буцаад нөгөө нэг одоо санхүүгийн хувьд бид нар чинь нөгөө медиа салбарын бас нэг хэцүү юм санхүүгийн асуудал байгаа гэдэг шүү дээ те. Тэнгүүд тэр нөгөө хараа тус байдлыг маань хангахын тулд санхүүжилт өгөөд за та нар энэ мөнгөөр ингээд их сайхан үнцэнтэй юм хийгэрээ гэдэг өгж байгаа. Тэр мөнгийг бид нэр зарцуулж байгаа. Буцаагаад одоо нөгөө Монголынхаа хэвлэл мэдээллийн салбарт үн цэнийг бүтээдэг ч гэдэг юм уу ийм агуулга хэлбэрийн нийлэмжтэй ийм мэдээллийг түгээгт дээр ингээд анхаарал ажилладаг. Ийм хамтын ажиллагаа байдаг гэсэн. Тэгээд манай улсад нэг 6 хэвлэл мэдээллийн байгууллага энэ хөтөлбөрт хамрагдаж явж байгаа. Тэгээд гол зарчим нь юу вэ гэхлээр баримт дээр суурилсан гэсэн юм байдаг. Ер нь бол үнэн бодтой баримт дээр суурилсан юм мэдээлэл түгэнэ л гэсэн. Тэр илүү нөгөө нэг үзэгч хүлээн авагчдын маань итгэл үнэмшилт одоо илүү нийцэн итгэж болох үз гэж ер нь бол тодорхойлогдно. Одоо ингээл хараад ахад зарим одоо мэдээллийн сайтууд магадгүй зүгээр нэг юм хүний үзэл бодол, хүний одоо постноос мэдээ бэлтгэгч гэдэг юм уу тийм нэг юм үн цэнэгүй гэх нь хаашийн хүнд одоо хэрэгцээгүй мэдээлэл маш ихээр бэлтгэдэг болчихжээ. Энэ нь эргээд нөгөө иргэдэд юу гэдгийг тархинд нь одоо юм юу гэдгийг нэг юм хэрэгцээгүй мэдээлэлээр ингээд хүний тархийг дүүргээд байна л да. Тэгэхээр та бүхэн яг одоо энэ мэдээллийн сайтыг ажилуулж байгаа хүний хувьд бас Монгол улсын иргэд ер нь яг энэ мэдээллийг авах, боловсруулах, нэгтлэх, баталгаажуулах тал дээр ер нь хэр юм шиг санагддаг вэ? Магадгүй эртний үеэ бодоход өсөж дэвжиж байгаа, арай нэг юм сайжирч байгаа зүйлс харагддггүй, ажиглагддггүй.
За би бас нэг тийм удаан яг юм мэдээллийн салбарт байгаагүй учраас яг харьцуулахад бол бас жоохон тиймхэн байгаа. Гэсэн хэдий боловч ер нь ингээд анзаараад байхад одоо бидний зорддог зүйлийг хардаг зүйлийг гэх юм уу те цуг ингээд хараад мүр зэрэгцээд явж байгаа юм медианууд нэлийн одоо өргөцсөн байна гэж харж байгаа байхгүй. Тэгмүүд тэр хэрээрээ хүмүүсийн одоо мэдээллийн боловсрол ялангуяа одоо залуусын гэдэг юм уу мэдээллийн боловсрол илүү чанарчж байгаа болов уу гэж ер нь бол найддаг. Тэгээд манайх нөгөө Instagram дээрээ нэг юм уншигчдын групптэй байдаг баггүй юу. Тэгээд одоохондоо жоохон юу намцсан байна. Түүнийсээ идэвхтэй үед бол нэлээд идэвхтэй байдаг. Тэгээд өдөрт нэг ингээд асуулт ингээд аваад хариулахлаэр маш соргог те. Тэгээд бидний баг анзаараагүй тэр өнцгүүдийг энэ юу болж байна? Энийг нэг судлаад мэдээд өгөөч гэдэг юм уу. Тийм зүйлүүдийг ингэж гаргаж ирээд байгааг ботход бидний ирээдүй бас гэрэлтэй байна уу да. Бид нар мэдээллийг бас ингээд хүлээж авах хинд итгэх яах вэ их вэ гэдэг дээрээ бас нэлийн соргог болцсон юм уу да гэж бол ажигласан зүйл байгаа. Одоо ер нь нөгөө юу гэдэг юм бид нар сэтгэл хөдлөлөөрөө гэдэг ч юм уу эсвэл хин нэгний шар мэдээн дээрээс гэдэг ч юм уу ингээд шийдвэр гаргахаа ер нь болж байна гэж харж байна л да. Ер нь масаараа те ингээд арай нэг өөр болж байна. Илүү баримт нотлохоо ярддаг болсон. Тэгэхээр та хэдийн хувьд ер нь одоо рекоменд хийхтэй одоо хүмүүст зөвлөх гэх юм уу да. Ер нь санал болгох. Тим нөгөө баримтаа ер нь хаанаас яаж болж байна? Тэг ямар магадгүй сайтууд байна гэдэг зүйл. Одоо чинь одоо бидний одоо талархах ёстой зүйл гэх юм уу те одоо энэ яг зөв ингээд алхмаа ингээд зөв хийгээд явах юм бол мэдээлэл бол маш нээлттэй болсон. Тэрийг зүгээр нэг жохон юм ажиллагаал хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхэд үзэх юм бол одоо ямар компани ард хэм байдгүй те хизээ ямар зарлага гаргаад ямар дүнгээр гүйлгээ хийгээд юу хийж вэ гэдэг чинь бүгдээр хэл болсон. Open data гэж байна, шилэн данс гэж байна те гэх мэтчилийн иймэрхүү зүйлүүдээр одоо бид нар ингээд хэнийг ч царайчлахгүйгээр гэх юм уу те мэдээлэл ингээд авах бүрэн боломжтой болсон байхгүй юу. Эсвэл тэрийг нөгөө нэг иргэн ингээд авчих боломжтой. Гэсэн хэдий боловч одоо хүний өөрийнх нь нөгөө нэг өдөр тутмын үйл ажиллагааны одоо хийхдээ тэр хүчин чадал хэрэглээ гэдэг дээр бид нэр арай зүгээр тэр замыг төтлөн үтэй тэр мэдээллийг нь авчирнгуудаа за энэ хараараа юм биш үү гэд тэр замыг ингээд төтлөөд хүчж байгаа л зүйл байгаа. Түүнээс биш мэдээлэл бол бас нэлийн юу байгаа штэ хүртээмжтэй гэх юм уу хүсэх юм бол авах боломжтой. Миний хүссэн мэдээлэл тэр орох ёстой газараа байх ёстой газар байхгүй бол шаардах хэрэг нь биднэрт байдаг. Тийм болохоор төрийн байгууллагаас ч гэдэг юм уу эн чинь юу болж чинь яаж ийн үеж ийн үү гэдгийг ингээд сураг тавиад ингээд чих тавиад те байн яриад ингээд тах юм бол мэдээллийг бол хүссэн хүсээгүй ер нь өгөх ёстой. Бид нар бол авах гэж зорддог. Тэгээд өгөхгүй байвал тэр чинь цаанаа ямар нэгэн асуудалтай байна ч гэдэг юм уу нэг нуух гээд байгаа шаардлага байна гэж бас ойлгох юм шүү дээ. Тэгэнгүүт тэрийг нь ч гэсэндээ одоо ингээд ил гаргах чи өөрөө бас л нэг одоо баримтын шинжтэй зүйл болоод явчихж байгаа. Ер нь мэдээний албанд ингээл ажиллаад за тэгэл нөө редакцийн бодлого гээл явдаг тийм одоо түргэн шуурхаа үнэн бодит мэдээллийг одоо цаг алдалгүй үзэгчдэд хүргэнж гэдэг юм уу. Тэгэхээр яг энэ график миний хувьд та бүхний хувьд одоо яг энэ нийтлэлийн бодлого гэж байгаа мэдээж тийм. Тэгэхээр тэр талаараа бас ярил. За редакцийн бодлого гэхээр бас нэлээд их зүйл ярих хэрэгтэй болно. Тухайлбал бол одоо юу яаж юм одоо ингээд сайтаа уншигчдаа ингэж харж байгаад гэх юм уу эсвэл бол ингээд нэг хэсэг ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ бид нар ингээд редакцийн бодлогоо ингээд шинжлэх гэдэг юм уу юм хэрэгцээ шаардлагаас үүсээд байгаа ажиглагдаад байгаа. Тухайлбал бол намайг анх орж байхад бол манай редакцийн бодлого тийм үйл явдал ерөөсөө хөөдөг байсан. Яг зөвхөн ингээд сэдв гаргаж ярьдаг, сэдвийг хүнддэг тийм байсан. Тэгээд сүүлийн үед болохоор одоо менежментийн шинжилэл гэх юм уу ирээд тэгээд бас энэ дурдхан зөв юм болов уугүй юм болов. За тэгтээ ямар ч хэлчихье. Манай дээр одоо мэрэгжлийн одоо сэтгүүлч маш олон жил ингээд телевизэд ажилласан туршлагатай сэтгүүлч манай дээр одоо ирээд ерөнхий эрхлэгч гэдэг албан тушаалыг хашиж байгаа. За тэгмүүд энэ нь биднэрт бас нөлөөлөөд арай илүү нөгөө нэг юм хурдтай байх гэдэг юм уу үйл явдал өрнөлийг бас ингээд барьж авах те тэр дундаас нөгөө нэг за үйл явдал юм чи ямар хамаатай юм те энэ хинт хэрэгтэй ингээд харахгүй өнгөрөөцөн зүйл дунд бас нэг тэг хүний мэдэх юм сонирхол татхуйд зүйл ингээд өнгөрцөн байх магадлалтай байдаг юм байна гэж бас сүлд ойлгосон. Тэнгүүд сүлд бол бид нэр бас үйл явдлыг барьж авдаг юм хурдтай. Тэгээд мэдээж хэрэг редакцийн нэгдүгээр баримтжилж байгаа зүйл тэгээд энэ хөтөлбөртэй хамрагдаад бол баримттай байх гэдэг зүйлийг бол бас баримталж байна. Тэгээд ер нь бол нөө баримт гэж байгаа. Тэгээд
Графикийн одоо графицгийн миний хувьд гэх юм бол дотроос аягүй олон төрлийн контент байдаг те. Өөр төрлийн одоо тэмцээн үү, бизнес ч үү юм уу, за нэг топик ч үү юм уу те. Тэгэхээр ер нь бол яг ингээд бас бидний мэддэггүй дотроо бас ямар төрлүүдийн контентууд бас байдаг вэ гэдэг талаас ярил. За одоо хүмүүсийн хамгийн таньдаг нь бол одоо journal байж магадгүй. Гэтэ хүмүүс нөгөө нэг энэ journal юм байна да гэж мэдгүй ч гэсэндээ ингээ үзээд ингээд нэлийн хандлттай байдаг бол team content байдаг. Тэгээд бидний нэлийн юм үн цэнтэй бас нэлийн одоо анхаардаг байсан боловч одоо хугацаагаар зогссон байгаа контент болохоор storytelling гэж байсан. Тэр болохоор нэлийн их ажиллагаа ордог. Бараг нэг сарын хугацаанд хийдэг team content байсан. Ягаад гэвэл тухайн хүний нөгөө нэг амьдралын түүхийг өөрөөр нь өгүүлнэ. Тэрийг буцаагаад сэтгүүл зүүн одоо болгоод гэх юм уу хөрвүүлэн гэх юм уу одоо тухайн хүний түүхийг хүнд ингээд хүртэхэд тааламжтай болгож хөрвүүлж байгаа. За тэгэж одоо текстийн хувьд гэдэг юм уу хөрвүүлснийг нь буцаагаад хэлбэр загвараараа зурдаг, эвлүүлдэг гэсэн ийм нэлээд ийм урт ажиллагаа оруулдаг контент бол бас бид нэр үйлчлүүлж исэн тэрүүгээр бас нэлээд бахархдаг байсан. За тийм хүмүүс бас сонирхуулах таатай байдаг контент нь юу вэ гэхлээр одоо онцлог рeel болон биограф гэдэг хоёр болон байдаг бас видеотэй. Тэгээд тэрэн дээрээ одоо тухайн хүний нөгөө нэг амьдралын түүхийг зөрчил юу гэдгийг те алтан оноо юмтай нь харуулдаг. Гэхдээ тэрийг маш богино хугацаанд 1 минут 30 секунд гэдэг чинь одоо релийн хугацаа шүү дээ те. За хамгийн уртаа 3 минут л болж байгаа. Тэр хугацаанд тухайн хүний одоо тэр алтан оноо байд юм уу юу гэдгийг тэрийг ингэж гаргана гэдэг бол бас нэлээд л ажиллагаатай л зүйл байдаг да. Гэхдээ яг манай сүүлийн шинэ үеийн медианууд бол энэ дээр бас нэлээд мэрэгшээд явж байгаа бэ харагдсан. Тийм те. За шинэ үеийн медианууд гэдээ ярьж байна. Тэгэхэд ер нь ингээ харах юм бол айгүй олон төрлийн одоо контентууд ерөнхийдөө яг нэг юм ижил загвартай ч юм уу тий. Тэр ингээл рeel усаг одоо форматууд нь адилхан учраас тэг ингээ хийгдэж байгаа. Тэгэнгүүт өнгө төрх юмнууд ч гэсэн бас яригдаж болох бах. Тэгэхээр яг графицын юм нэг онцлог юник байдалтай. Тэр нь яг юу юм бэ? Тийм бид нар болвол график хийцлэлээрээ л ер нь ялгарч байгаа. Гэхдээ энэ нь болохоор бид нар одоо яагаад ялгарч байгаа гэж юм бардам хэлж чадж байгаа вэ гэхлээр бид нар анхдагч байсан гэж баг хэлж болно. Тийм болохоор энэ бол бидний яхаарахгүй ялгарл мөн. Тэгээд нэг нууц задлахад бид нар бас ингээд график одоо тухайн мэдээг нэг өрнөлийн мэдээ орууллаа тий. Тэрийг заавал нэг юм постертэй ч гэдэг юм ингээд зурагтай эсвэл юм графиктай гэдэг байгаа шүү дээ. Тэрийг болохоор манайд өөсгөн байгуулагч чин цагт гээд график дизайнер хүн байдаг. Тэр биднэрт одоо сэтгүүлч нартаа ингээд цагтаг зүйл нь болохоор чи одоо энэ мэдээг тий эсвэл энэ нийтлэлийг яг юу бодож хийсэн. Яг чи энэ мэдээний нийтлэлээрээ юу хүмүүст өгөх гээд байгаа. Тэр санаагаа чи өөрөө л хамгийн сайн илэрхийлж чадна. Тийм болохоор заавал ингээд нэг текст бичээд хүнлэн өгөөд тэгээ тэрүүгээр ингээд юм хийгээд өгөөч гэд гуйгаа цоох биш. Өөртөө хийчих юм бол та нарт чи илүү нөгөө санаагаа илүү сайн гаргаж чадна гэж одоо зөвлөсний үндсэн дээр тийм манай сэтгүүлч нар өөрсдөө яг тэр график дизайн юм маягээ сурцсан. Тийм болохоор энэ бол бас нэг тийм түгээмэл биш байхаа. Бид нар бас энэгээр тийм нэлээд бахархдаг шүү. Тэгэхээр 100% одоо нөгөө сэтгүүлчийн өгөх гээд байгаа санаа доторх одоо үзэл санаа шууд гарч ирж штэ нэг хин нэг нэр хэлгээд авах ш. Тэгэхээр Чимэзэгийн маань хувьд бас нэг асуумаар санагдлаа л да. Одоо графт одоо цэгмэн дээр жил гараа ажиллаа гэж энэ сэтгүүлч хүний хамгийн бас нөгөө хүүхэд гэдэг шиг одоо нөгөө уран бүтээлчтэй дуу нь одоо нэг юм уран бүтээл нь олдог болоо сэтгүүлч хүний хувьд нийтлэл нь мэдээ нь бол юм нандин байдаг. Тэгэхээр таны хувьд бас ингээд яг энэ ажиллаж авах хугацаанд хамгийн ингээд сэтгэлд үлдсэн те өөрөөрөө нэг юм бахархсан магадгүй хүнд илүүтэй хүрсэн энэ мэдээлэл станы гоё хүмүүст инглээдээ яг миний үзэл бодлыг гоё гаргалаа да гэсэн яг юм нийтлэл мэдээ гэвэл ямар мэдээ гэсэн бэ? Тийм би бол одоо ямар нэгэн одоо бүтээл хийж байгааг өөрийгөө бодож харж идэг байхгүй юу. Тэнгүүд гаргасныхаа дараа дандаа л жоохон юм сэтгэл хангалуун бус байгаад идэг. Одоо бас миний нэг жоохон дутагдал гэх юм бол жоохон удаан. Тэгээ юмыг айгүй ингэж бодож хийх гэдэг болохоор заримдаа нөгөө нэг бас манай редакц ингэ намайг хүлээгээд те контент ингэ унгаад иж болохгүй шүү дээ. Тийм болохоор маш хурдан хийх хэрэгтэй. Тэр явцдаа нэг хийснийхээ дараа за энэ дээр нэг ингэсэн бол гэсэн юмнууд бол хамгийн их байгаад идэг түгээмэл ер нь бол тэр дундаас гайгүй одоо бүх юм нь гарцсан байж магадгүй гэдг нь бол би хамгийн сүүлд нэг одоо сурвалжлага хийсэн байгаа видеотой. Тэр бол миний одоо анхны одоо
нэг сэдв хүндсэн тийм ярилцлагатай тэгээ ийм сурчлага маягийн ийм бүцүүл холилдсон контент байсан. Тэгээд сая хагасанд нийтлсэн л дээ. Одоохондоо хүмүүс нэг үзээгүй байгаа. Гэхдээ би бол 2-3 хүнд манай редакц ч гэсэн үзээд айгуу сайн болсон байна гэж хэлсэн. Тэгээд би бас өөрөө үзээд үзэхэд бол надад бас таалагдчихж байгаа тий. За олж уншия да тий. Тэгээд одоо нэг бас нэг сэдв гаргаж ирж ярмаарлаа л да. Одоо тэгээ сэтгүүл зүүн хүний зүгээс сохоод бид нар яг түрүүнээс хойш ингээд айгүй эргэтлэн яриад байл та тий. Факттай суурилсан гэнэ гэл. Тэгмэт ер нь таны хувьд худал мэдээлэл гэж юу вэ? Тэгээ ууса худлаа мэдээллийн аюул бол маш их шүү дээ тий. Яг та ингээд үзэгч олон тайлбарлаад өгч төгөө яг сэтгүүл зүүн хүний зүгээс л гэдэг нь худал мэдээлэл яагаад тийм одоо аюултай юм бас магадгүй тий. Ер нь яг худал мэдээлэл гэж юу хэлээд байгаа гэдэг тал дээр нь бас мэргэжлүүнээс сонссон зүйтэй болов гэж бодлоо. За худал мэдээлэл гэхлээр одоо шууд баримтгүй мэдээллийг хэлж байгаа байхгүй. Эсвэл бол баримттай юм шиг харагдуулдаг тийм мэдээг хэлж байгаа. Одоо сүүлийн үед бол одоо ураан дээр нэлээд харагдаж байна тий. Манайхаас ураан дээр нэг контент хийсэн чинь бараг 1000 комент байсны 80% нь тэгэл нөгөө ярьсан үнэд оромжилсан тийм комент байгаа байхгүй. Тэнгүүд тэн дээр одоо чин сэтгэлээсээ одоо тэр хүн уран бол юм аюултай юм байна гэдэгт итгэсэн байгаа гэдэг зүгээр хамгийн аюултай байгаа байхгүй. Эсвэл бол одоо тэнд чинь бас зүгээр одоо гүтгсэн болчихгүй дээ. Яг уу гэтээ яг бид нар бүгдээрээ хараад ингээ анзаарч байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын байдлаар гэдэг юм уу, мөнгө аваад тийм юм ярьдаг ч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлээс ажиглагддаг. Тийм хүмүүс бол яг уу хөрх юмтай амьдрах гал те ингээл зайлуул одоо ганц чадах юм л тэр үедтэй гэж хэлж болохоор байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүсийн нөлөөгөөр үнэхээр тийм биш байгаа зүйлийг тийм гэд итгэцэн байгаа хүмүүс өөрөө хамгийн одоо хэцүү байгаа байхгүй. Тэр хүмүүс одоо амьдралд нь нөгөө ямар ч юм ашиг тус болохгүй, үр ашиггүй зүйлийг чин сэтгэлээсээ итгээд, чин сэтгэлээсээ тэрийг үзий хадаад байна гэдэг бол бүр ингээд оршихугаараа айгүй тийм доромжлол одоо доромжлуулсан тийм зүйлийг тэр хүмүүс ингээд хүртээ явж байгаа гэхэлэр айгүй эмгэнэлтэй байдаг байхгүй. Тэгээд одоо жишээлбэл манай ээж гэхэд чинь одоо нэг 70-аад оны хүн байгаа байхгүй юу. Тэнгүүд бас ингээд одоо нөгөө лайв маяг хийдэг тийм хүмүүсээс жоохон мэдээлэл авч гад байдаг талтай байгаад байдаг. Тэнгүүд ингээд яг яриад яг үнэн учиртай юм байдгийн шүү, тийм байдгийн шүү. Үнэхээр шинжилгээ юм байдаг байсан юм бэ лээ. Олон улсын судалгаа дүгнэлтүүд юм байдаг. Одоо гадны улс оронтой ч гэсэн ингээд жишээд те ийм жишээтэй ийм зүйлүүд болдог учраас бид нар одоо энийг эсрэгээр нь ярьж байгаа зүйл бол худал байх магадaltaй юм а гэдэг ингээд тайлбарлаад өгчих юм бол тэр хүн бас ингээд одоо өөрийгөө тэндээс ингээд гаргаж чадж байгаа гэсэн юм жишээ бас ойрын маань хүрээлэлт байсан учраас бас залуусыгаа уриалахад те үнэхээр ингээд аль болох өөрөө эхлээд соргог байгаад өөрөө тэрийг ойлгож мэдчихэд те баримтыг харж үзчихэд тэгээд дараа нь ойр дотныхаа хүмүүст бас нөлөөлөх боломжтой шүү тэгээд хичээгээрэй. Та бүхний одоо яг график сегментийн дараагийн хийх байгаа төлөвлөгөөт ажил ер нь юу байгаа вэ? Төлөвлөсөн бас шин содон зүйлс байна уу? За сайт ч одоо тэгээд ер нь өдөр тутамд төлөвлөн шүү дээ тий. Ерөөсөө хурлаа хийгээл за энэ 7 хоног тийм контент гаргана тэрийг хариуцж авна гэж явж байгаа. Хурлаа хийгээгүй байсан ч гэсэндээ ерөөхдөө хоорондоо одоо энэ дээр ийм асуудал байгаа би нэг бичих байгаа. Эсвэл энэ дээр ийм асуудал байна чи энийг сонирхоод үзгүй гэдэг бол байнга ярилцаад явж байгаа. За ойрын хугацаанд гэх юм бол за би сая нөгөө өглөөр түрээд ирсэн батлаар яг нөгөө хурал энэ төр хийж амжаагүй тэгээ хүрээд ирсэн. За тань л та. Тэгээ миний хувьд бол зөв өөрийгөө хэлэхэд бол нэг бас ихлүүлсэн контентоо үргэлжлүүлээд нэг сэдв болсон байгаа. Гэтэ тэрнийг яг хийснийгээ дараа л харуулсан нэр. Окей. Тэгээд бид бүгд ерөөхдөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд бас битүүрээ бас сууггүй таны хэлхийг хүсэжсэн зүйл юу байсан бэ? За ингээд бид нар одоо ингээд залуу хүмүүс ялангуяа улс төр сонирхоод улс төр яриад эхлэхээр залуучууд маань болохоор ингэдэг бохир заваа юм гэд ингэж хөтэлж авах гээд байдаг. Ах эгч нар болон ээж аав эмээ өвөг үеийнх маань болохоор энэ бацсан одоо юугаа мэдж яриад байна гэсэн өнцгөөс ингэж харах гээд байдаг. Гэтэл одоо альва зүйлийг ингээд логиктойгоор учир шалтгааныг нь таньж мэдгээд бол энэ насны юм бат юуроос хамаа байхгүй шүү. Тийм болохоор
тэр улс төр гэдэг зүйл бол бохир заваан зүйл биш, нэгдүгээрт манай залуус маань, хоёрдугаарт ах эгч нартай хандаж хэлэхэд бол энийг ингээд оюун ухаантай хүн байгаа л бол тэрийг улс төр гэж хаана юу болоод байна, хөшгөний ард юу болоод байна уу гэдгийг ингээ анзаарахад ерөөсөө тэр амьдралын туршлага байд юм уу те. Тэр чинь бол бараг нэг 10% таа л нөлөөлөх байх. Түүнээс бусдаар бол хүн ингээд оюун ухаанаар тэрийг ойлгож мэдээд тэгээд танин түгээн дэлгэрүүлэх боломжтой байдаг шүү. Энэ дээр бас ингээд нээлттэй хандаж байгаарай. Тэгээд бүгдээрээ ингээ улс төрийг сонирхдаг байгаасай гэж хэлмээр байдаг. Тэгээд одоо хүмүүсээ ялангуяа ингээд нэг улс төр ярихынхаа өмнө зовоочлаараа нөгөө л нэг заваа юм ярих гэж юм гэдэг юм уу те. Зовоочлаараа одоо энийг хэлэхгүй бол болохгүй нэ гэд улс төр ярихдаа ингэж нэг имээгээд байдагт нь бол имзэлдэг. Үгүй улс төр бол хамгийн секси зүйл шүү. Одоо ингээд цаана болж байгаа зүйлийг яг хантайгаар нь, улс суурьтайгаар нь, логиктайгаар нь учир шалтгааныг таньж чадах юм бол түн шиг ийм дур булаам зүйл бараг байхгүй гэд хэлхийг бол хүсдэгэ. Nice. Нэг юу комент орчихсан. Сэтгүүлч, редактор, фотографер, заримдаа видеографер гэдэг бүгдийг хийж чаддаг мундаг ихч шүү. Амжилт хайртай шүчэнк өгчтэй гинэ. За, тийм байна. Тэгээд бид бүгдийн ярилцах цагийн өрөөд өндөрлөж байна. Бид бүгдийн урилгыг хүлээж авч хөрөлцөрсөн танд баярлалаа. Тэгээд цаашдынхаа ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд түрүү ярьжсэн нөгөө контент юмнуудаа маш сайн хийгээд те. Бид бүхнийг үзэх, харах, сонсох, унших зүйлтэй байлгад бас баярлалаа. За, баярлалаа. Амжилт хүсье та бүхэнд. За. Сая дэлгэж өгöd орчих. Аюу хурдан тусч тийм шүү дээ. Студийн давтан морил. За, графикийн мен сайтын сэтгүүлч мэдсэн явлаа. Тэгээд мэдээж одоо нөгөө дандаа ярьдаг те. Баримт нотлогоотой. Тэгээд ийм судалгаатай. Энэ мэдээлэл ер нь бол хамгийн одоо үнцэнтэй зүйлээс байдаг шүү. Ялангуяа сэтгүүл зүйн салбарт гэдэг талаар бид нар бүгдийн ерөнхийдөө бацаад ярихад тэм зүйл байлаа гэж. Дээр нь бас нөгөө улс төр гэдэг зүйлээс бас нэг юм хашраад нэг зайгаа аваад авахгүй. Ер нь иргэн болгон бас улс төрийн асуудал руу бас чих тавин сонсдог, мэдээлэлтэй, мэдлэгтэй байх юм бол эргээд бас нэг юм хяналттай байх юм болов тийм. Бид хэдий чиний одоо энэ зүйлээс холдно, хэдий чиний энэ зүйлийг жигшээл улс төр гэхээр нэг юм бохир заваан зүйл юм шиг ойлголттой явдаг боловч магадгүй одоо энэ улс төрийг сонирхгүй бол энэ дээр юу болоод байна те, энэ хідэн хүмүүс одоо яагаад байна, ямар шийдвэр таны өмнөөс одоо гарын хэсэг зураад байна гэдэг бол маш чухал асуудал гэдэг. Тэгэхээр улс төрд байгаа эдгээр одоо нөгөө эрх бүхий эрх мэдэлтэнгүүд бидний өмнөөс, бидний ирээдүйн өмнөөс бас нөгөө асуудлуудад шийдвэр гаргаж тэдгээрийнхээ өмнөөс одоо таны өмнөөс те гарын хэсэг зурж идэг хүмүүс учраас тэр зүйлийг бас хаяад миний хэрэг биш, чиний хэрэг биш те мэтэр байх нь бол жоохон өрөөсгөл ойлголт юм шүү. Иргэн болгон бас улс төрийн асуудал руу чих тавин сонсдог байх нь энэ нь одоо эзэнтэй улс гэдгийг бас нөө илтгэх нэг зүйл юм болов гэж боддог. Тэгээд магадгүй их өнгөрсөн олон жилийн хугацаанд бид улс төрөөс их хол байснараа улс төрийг их муухай хар бараан зүйлс ойлголтгүй байснаасаа болоод эдгээр зүйлс ингэж гаарч тийм ээ нөгөө хазааргүй хамжаарахгүй зүйл шиг ингэж халсан болов гэж бас нэг хардлага бас байдгаа миний хувьд. Яг үн. Би бас ер нь яг түрүүний хэлдгээр энэ улс төр бол хамгийн секси юм гэдэг дээр бол санал маш их байдаг. Надад хэрэгэлцэн ерөнхийлөгч болно шүү дээ. Тийм шүү дээ. Би ерөнхийлөгч болно манайхаа. Дэмжээрээ. Өнөөдрөөс эхлээ сонгуулийнхаа сурчлага хийгээд эхэллээ. Яа тийм. Надад одооноос ингээд нөгөө байнгын үзэгчдэрээ өөрийнхөө барыг сонголтыг ингээд аваад байгаа юм шүү. Оо тий. Манайхаа надад одоо нэр дэвшгэхэд надад дахиад 20 жилийн хугацаа байна. 20 жилийн дараа би нэр дэвшинэ. Өнөөдрөөс тэгчих.
За тэгээд та нэрээ трифт хувцсыг юу гэж боддог вэ? Трифт хувцсаг ер нь бол нөгөө байгаль дээлтэй талаас нь л ер нь авч үздэг дээ. Тэгээд нөгөө хувийн сонголт нэгдүгээрт, хоёрт одоо нөгөө байгальд одоо ээлтэй органик гэдэг үднээс нь тий одоо хаягдл нэлээд их байна. Тэгээд трифт хувцсны талаараас нөгөө олон бас зочид манайхаар орж исэн.